юм шиг байна. Тэгээд нартай гэж нүрээ бодсонгүй. Өнөөдөр миний хичээлийн эхний өдөр аятай болсон. Яа. Тэгээд өнөөдөр гол байх гэж найдаж байна. Бахан бичлэг хийцгээе. Bye. Ихний өдөр сургуулийн ихний өдөр гоё юм байна. За өнөөдөр ямар вэ? Ихний өдөр хэлцээ гоё юм уу? Тэгээд юм тэндэг байсан юм шиг. Зүг нэг найзтайгаа хэлж явна. Өнөөдөр ямар гоё илаа. Шинэнгийнхэнтэйгээ уулзсан. Очиж байгаа гоё хов хэлнэ. Бай. Би ингээд гэртээ ирлээ. Өнөөдөр хичээл сургуульд ирээ очиод багш нартайгаа танилцаад, нэгэнтэйгээ танилцаад хүрхэн гоё илаа. Яа. Тэгээд одоо цаашдаа 2 жилийн амьдралын маань эхлэл ингээд тавьцаад амар гомдомжтой баяртай байна. Манайхан хөтлөмөр хүүхэн би ингээд YouTube дээр бичлэг хийж эхэлж байгаамаа хийд юм аа. Танайг хальт оруулах зүгээр үү гэдгсэн чи аюу хүүхэн зүгээрээ харин ч ингээд гоё студентийн амьдралаа бичлэг болоод хамт ингээд хийхэд гоё байна гэсэн. Ямар хөөрхөн баярлаа. За тэгээд маргаашаас эхлээд өөр юм хийцгээе. Өөр зүйлүүд үзэх байх. Тэгээд бас анхын эмчийн амьдрал
студентийн амьдрал ямар хөө нөхий цаашдаа бүэндээ сарцгаая. Намайг дэмжээрэй. Надтай хамт байгаарай. Чадлаараа илүү сонирхолтой үзэж харж байгаа юм хийх хичээнэ. Бол энэний өмнө дахиад нэг бичлэг авах хэрэгтэй байсан чинь намайг тийм бичлэг хийсэн битгий манай талаар битгээр интервью бичлэг оруулаагүй тохиол байгаа. Тэгээ зүгээр мэдээж өгний ирэх ашиг. Тийм болохоор би мэдээж хүндлэн. Тэгээ тийм юм бид юм хэлээ. Тэгээ дахиад тийм хүмүүстэй очихгүй байхын төлөө мэдээж дургуй байгаа хүний би оруулахгүй. Гэхдээ би хүн оруулаагүй өөрийгөө бичээ өөрийнхөө хийж байгаа юмыг бичсэн чинь тэр зүйлэн тухай объект дээр гарсан гээд бичлэг хийхийг мэн зөвшөөрөөгүй, оруулахыг мэн зөвшөөрөөгүй. Yeah, that's okay. Зүгээр л надад бол амар хайрны бичлэг санагдсан байхгүй юу? Би бас тэр ихтэй хийх гээд нэг бас хөөрхөн хөдөлмөр гаргаж байгаа шүү дээ. Бас өөртөө тэгсэн чинь тэр юм оруулахыг зөвшөөрөөгүй юм жоохон хөөрхөн. Би ингээ хүн ямар нэг хүнийг оруулаа эсвэл ингээ бүр ингээ тухайн газрын бүхэлд нь оруулаад ч юм уу тэгсэн бол бас өөрчлөхгүй би ингээ одоо яг ингээ харагч байгаа шүү. Одоо миний хойтлын ингээ одоо энэ шил манай шкаф харагч байгаа шиг иймэрхүү бичлэг иймэрхүү л орчноо орсон. Тэгээд тэр бичлэгээ хийх гэсэн чинь үгүй гэж зөвшөөрөхгүй. За тийм ээ, за тэр ч яг нэг тийм хөө. Тэгэл цаашдаа бас студентийн амьдрал ямар хөөрхөн хийх бүндэ харцгаая. 2 жилийн дараа бас энэ бичлэгийг үзвэл энэ өдөр ингээд гоё догтлтууран эхэлжсэн даа гэх харахад гоё байх. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Bye bye. Bye.